За сайн байцгаана уу. Өнөөдөр та ядад би Grand Blue Dreaming гэдэг нэг дотоодод анимашны гэрж өгөхөөр олсон байна. Ингээд эхэлцгээе. За энэхүү харагдах нөхөр бол манай гол дүр Yorikтэй хараа өдгөө 20 нас хүрчээ. Их сургууль сурахаар аавынхандаа амьдрахаар усны хот руу явж байгаа нь юм байна. Хажууд харагдах аавынх нь 10 жил болов одооноос нэг гэр бүл шиг байх болохоор хүндэтгэлгүй харьцаарай гэсээр явсараа байгаад усны эргэсэлхөөр болох Grand Blue дээр ирдэг. Баг саг танилцж байгаад нэг охиныг хараад өшөө зогсчихдог. Гинэ түүнийг дуудснаар яваад очиход баахан шалан нөхдөө түүнийг угтаж авдаг. Манай унч энэ хэрэг биш ээгээд аавгахаа энэ одоо юу юм бэ гэсэн чинь байнга тэг жилүүлдэг юм уу? Нэг хоромч зөхгүй байгаа гэсэн чинь үгүй тэргээ зарсан чинь нэг гай бүр ихний гаргаа зогсож идэг. Галзуу. Ааваханч нэг ийм хүмүүд байд юм аа гэн. Ёри бүр цэцгэл алдаа. За би юу н харьлаа гэд гараад гүйсэн чинь тэнцээ байсан хоёр гай ах дээр нь очсноо. Клубтын шинэ хүн авах боломж гэсээр мань хүнийг нүцгэн хөвөөд өгдөг. Тэгснэ чи яа зүгтээд байгаа юм бэ? Хүнтэй дотоонсож чаддгүй мууч гэх шиг хинж байсан нүцгэн бүлээ гараад хөвөөд ирэхээр угаасаа л эргэж харахгүй зогтно үсттэй. Мань хүнийг хоёр нөхөр бол юу юугүй бариад тахнаа л мэдээж л дээ. Тэгэд оруулж ирснээ чи яагаад гараа авчихва гэсэн чинь угаасаа өрөө дүүрэн нүцгэн байхад хийн л зүгтаах нь ойлгомжтой эснэ гэсэн чинь бидний ямар дуртаад ингэсэн юм уу? Усны танк бэлтгэх гээд хайжлууд ааваар шийдэж байсан юм. Тэр чинь тэгээ шалнаа болохтой чиг ямар атсны амт юм бэ? Та нар чи өөр ажлууд аав мэддгүй мүү гэсээр дүр солигт отгдог. Шар өстэй болоотой танилцж байдаг. Намаа Катабучи 90 гэдэг 3 дугаар анги гэхэд тийм үү. Нэг сургуулийн байж дээ гэсэн чинь нэг клубээс орж байгаадаа баяртай байна гэдэг. Ёрич бүр тэгэнч гэж байхгүй шүү гэсэн чинь чи шомох дуртай үсттэй. Үгүй мүү гэхэд яг дуртай л да. Сэлж чаддгүй болохоор хийх хүсэл алга гэхэд хийж чаддгүй гэд эхлэхгүй бол юу ч сурахгүй шүү дээ. Хэрвээ чи сонирхож ивэл эхлэл хэрэгтэй гэдэг. Яг энэ нөхөр хийж байгаа болохоос шууган ч үнэн үгэлтэй. Явж байгаа нэг хөрхийн эмгтээдээ таарсан нь үеэл нэдэг. Нэрээ чи чиса чантай уулзна гэхэд флашбек орж ирж байгаа нь юм. Замзуура хэсэг ярихдаа шомболтын клубод орох юм уу гэхэд үгүй дөнгөж авах сургуулиа төгссөн. Иймэрхүү юмнуудаас жоохон зайгаа баримаар ингээд хаалгааны ясан чинь тэнийг иймэрхүү дүр зураг өгтөж авдаг. Орж ирээл хүсүүсээгүй их уултны ширээндээ суучдаг. Би өстө уухгүй наадах чинь твич амсахгүй гэд байж байтал нэг мэтгэд орой олсноор үеэлэр дүрс шилждэг. Тэр Ёри хэлсэн үү? Уулзаагүй 10 жил болсон юм гэж бодсоор ороход манай мааныг чинь бүр байтгаараа тажицсан. Талбайн донд бурхан хайтаа залуулсан. Йоо, сайн уу намайг таньжинуугаа өрсөн чинь уучлаарай энийг хаяад өгөхгүй гэснэ. Чамайг юм толгой мотой гэж бодсонгүй гэж тааш орчихдаг. Орой болоход хүмүүс ихнээсээ би өглөөрт ажилдаа харьлаа. Би ч бас гарахгүй бол галт тэрнээсээ хоцорлоо гэсэн чинь манай хүн за би ч гээд эргээ таартал чамд бол галт тэрэг төөж хамаагүй үсттэй. Тэглээ чинь чиний гэр гэхэд үгүй би чинь өглөө 9-өөс хичээлтэй шүү дээ гэсэн чинь зүгээр дээ бид хэд бол чамаа яасан ч зурулахгүй гэдэг. Өглөө болоос ирсэн чинь хоцрох байтугай хогийн пүнкерний хажууд хөвтөж байгаа лаа зайтэй. Сургуулийн хоорт архицны бэлэг тэмдэг болцсон өсч байдаг юм байгаа үсттэй. Анги руугаа шилжээд мань хүнийг сургуульд ороод алналан гэсэн бодол нэлээд инээ замбарсан. Хөөе тэр нөгөө сургуулийн урд сарсан байсан гайс тэгээд хэдийнэ одоо олцсон байдаг. Хойно талд нь охины анхаарлыг татж байгааг аюул коха юмура. За яад гэж байсан энэ өхөртөө бол яасан ч орооцолдохгүй гэж бодцгоодог. Хичээл тараад мань хүн клуб хайхаар мөн хувцаалах гээд үеэл дээр очтол одоо хин л юм ч одоо давуулаад явах вэ дээ. Манай малын бодож байгаагаар байна шүү дээ. Чиний хувцас бол миний хувцас шүү дээ гэснээ. Хувцас өгөхгүй бол чамайг нацтай амьдрал гэж чинь бусдад заалан шүү гэсэн чинь тайллаа гуйж байна. Энэ талаар гэрийнхэнд мэл битгий хэлээрэй гэснээр цагдаа дуудагддаг. Манай маангийг зүгтэж явж байхад кохо ирснэ. Би чам туслаа юу болсон юм гэсэн чинь үеилийн хувцсыг нь тайлбарлах гэж чадсангүй гэдэлсэн чинь кохо цагдаа дуулах гэж оролцдог. Имөрөө түүнийг зөксөөгод шалтгаан ялах гэтэл муугаач дунтам чимүү хөгснөө ярьдаг юм. Шалтгаан үе төр дэлгэртэй л хэлдэг юм байгаа гэснэ. За боли зүгээр л надад хувцас тайлаадах гэсэн чинь мань хүнийг нэг дэлсчээд яваад өгсөн байдаг. Тэгээд тусламж хуухаар болоо шар дээр очтол клубтэй хүн олвол хувцас үгүй гэхээр нь кохо дээр очиод чиний хүсэл бас охтын клубыг чи аргалах арга байна гэд мань хүний тахтаад клубдээ оруулсан байлгүй яах вэ? Уламжлал болсон клубын ухтах ажиллаа эхлэхэд Ёрик юу ухвэ гэхээр нь цагтл ближ гсэн юм арх байдаг. Энд чи одоо юу юм бэ гэсэн. Юу яриад байгаа цааш өнгөтэй байгаа зү. Бүр нэмээд гал астдаг янз юм ээ нөө гэсэн чинь. За боли гэхээр тэгвэл усуу гэд өгсөн чинь мань хүн хачаалаа шалгасан чинь гал дүүрлцээд өгдөг. Энд чи одоо яагаад галсаад байгаа юм? Мэдгүй чиний төсөөлөл юм билгүй дээ. Ер нь ус чиг өнгөтэй чи ялгаа юу авах вэ гэдэг. Угаасаа мань хүний хувьд бол өнгөн ярилхан байл юу ч самаагүй уучдаг л та. Их уулт эхлээд манай хүн зүгтэж явж байхдаа үеэлтэй ингээд дараад хэсгэн буугалаад дэргээ тартал мань хоёр бол байж илгүй яах вэ? Бүгдийн нуу шүү төлөө. Усахгүй бол унлаа шүү.
Ваа баярлаа. Арх чим өшөө аваад гэнэ үү гэсэн чинь үгүй ээ нэгэн зөлөөс олох хэрэгтэй өстэй гэхэд тиймдээ чиний өмнөөс би зөлөөслөе. Цай гоодож тэгээд муудал цатдаг. Сонин үстэйгээ ирсэн хээ ингэж муудалцахгүй. Үнийг чи ариу өрөө шийднэ нэгэд амандаа арх байлгаад асахвал эсвэл залгиул шийтгэлтэй гэсээр эхэлдэг. Эхлэх цаг боллоо пика бөөгээд эхэлдэг. Мань хүн ч илхийлхэн царай гаргаад л байдаг нэмэр алгаа. Ингээд байж байтал симпай нэрснэ. Кохой наадах чинь ингэдэггүй маа. Түүний төсөөлөгүй юм хийгээд л энтэл гэж хэлэхэд би отоогүй байсан юм гэсэн чинь мань хүн савааддаг. Угаас яач чарсан отоогүй л та. Тэгээд шийтгэл аваад дахиад үздэг. Ёрич энэ удаа нэг гай дээр сүгдэх шахуу мүлхэж очсноо. Сагс тогломоор байна. Гуй гэсэн чинь кохой нээждэг. Тийм ээ чи ч бас өдөж байна уу ч юм уу гэд уусаараа байгаа тартагтад тулааддаг. Мэ усуу гэд өгдөл мань хоёр бол нялаг уудаг. Хөөх та нарыг иймэрхүү юм дуртай гэж мэдсэнгүй шүү гэд харсан чинь спирт 96 гэнэ үү? Энэ ус биш байна гэд орилсноор аль хэдийнэ маргааш олчихсан байдаг. Анги доторх ганц гаж донтон маань үржээд хоёр болоод гэлгүй яах вэ? Ингээд ихний анги маань дууснаар тийм бичлэг маань энэ хүрээ дуусаж байна. Тэгээд дараагийн видеогоор уулзтлаа. Баяртай. Гэхээс өмнө та нар лайк болон subscribe бадараа. Яагаад гэвэл энэ бичлэгийг үнэхээр цаг таваа нас хөшөдлөмөр тэгээд айгүй их сэтгэлийн тэгээ шаарддаг болохоор за баяртай.